За өнөөдрийнхөө зөвлөгөө мэдээлэлтэй энэ бөөрийн аргагсан өрөвсөл, за бөөрийн дутагдал, за түүний үед энэ уураг алдалттай холбоотой ямар шинж тэмдэг илэрдэг вэ? За түүнийг одоо яаж нөхөх үү гэдэг талаар ярихаар бэлдсэн байна. За бөөр гэдэг бол энэ хүний биед байгаа хамгийн чухал эрхтнүүдийн нэг. За тэр дундаа энэ бөөр бол ерөөсөө энэ хүний биед орж иж байгаа хоол, шим тэжээлээс хэрэгтэй зөв эрдэс элемент, уураг, витамин гэдэг одоо хүний биед хэрэгтэй шим тэжээлийг ялгаж авч, за хэрэггүй хорт бодис нэгдлүүдийг гадагшлуулах юм, ялгаруулах хэрэгтний тогтолцоо гэж. За тэгэхээр бөөрийн бол гол үүрэг нь бол энэ цусыг шүүх, хорт бодисыг гадагшлуулах, бус давсны тэнцвэртэй байдлыг хадгалах, за тэгээд хүчил суурийн тэнцвэрийг хадгалах юм гол юм үүрэгтэй ийм хэрэгтэй байгаа. За тэгээд энэ монголчуудын дунд энэ сүүлийн үед бол энэ бөөрийн өвчлөл бол маш их гэсэн байгаа. За тэгэхээр энэ юутай холбоотой вэ гэхээр бас нэг талаараа энэ манай монголчуудын амьдарч байгаа орны нөхцөл байдалтай холбоотой байдаг. За тэгээд ер нь энэ хүн төрөлхтний хувьд энэ бөөрийн өвчлөл бол юунаас олж үүсдэг юм бэ гэхээр эдгээр нөхцлүүдийн үүднээс бол бөөрийн өвчлөлт хүрдэг байна гэж. За тэгээд ихэнд нь бол энэ цусны даралт ихсэх өвчин бөөрөнд нөлөөлдөг байна. За чихрийн шижин, архын халдвар, үргэлжлийн өвчин, буруу хооллолт, давсны их хэрэглээ. За тэгээд хор зуршил буюу арх тамхины хэрэглээ, эмийн буруу хэрэглээ, зөв зохистой биш одоо хэрэглээнээс олж үүсдэг байна. За тэгээд удамшлын гаралтай бас бөөр өвддөг болж болох нэ гэж. За тэгэхээр энэ бөөрийг өвдгöd байгаа энэ асуудлууд бол одоо эдгээр асуудлууд дийлэгтэй байна. Одоо монголчуудын дунд аваад үзэхэд бол энэ цаг уур амьсгалын нөлөөлөл бас их үүдэлтэй байдаг. За тэгээд амьдралын хэм маяг бол дийлэгтэй нөлөөлж байна гэж үзэж байгаа. Хүүхэд бага насны энэ эдгээр залуучууд бол бас их бөөрийн өвчлөлт бол нэр өвтг нь бол нэлээд ажиглагдж байгаа. Одоо энэ бөөрийн өвчлөлөөр одоо эмнэлэгт үзүүлж байгаа хүмүүсийн бол дийлэх нь одоо энэ залуучдсан байна. Энэ юунаас болоод байна вэ гэхээр энэ хувцлалтаас бас их болж байна. Залуучууд одоо хит их нэмгэн хувцтай явж байна. Өөрийгөө их дааруулж байна. За бас нэг талаараа бол энэ өксөх замын халдвар, уруудах замын халдвар гэж бас халдваруудаас их болж байна. Одоо хоолой, амны хөндий, эрүүл бус байдлаас болж, за зарим талаараа одоо шээс бэлгийн замын халдваруудаас болж бөөр хөвчлөх нь бол нийтлэг байдаг. За бөөрийн өвчлөлт хүргэж байгаа дийлэх шинж тэмдгүүдийг аваад үзэхэд бол дийлэхтэй бөөр өвдсөн тохиолдолд ядарч сүлдэх нь бол маш их байдаг. За тэгээд тэр дундаа бөөр өвдсөн байгаагийн одоо онцлог шинжүүд нөх юм бол хөл болон нүүрний хавн гар бас нэлээд илэрдэг. За тэгээ ядарч хүч тамиргүй болох, шээсний өөрчлөлт өнгөөр бас илэрдэг. За нэрүүл хүний шээсний өнгө бол ер нь бол тунгалаг шарфтар өнгөтэй байдаг. За тэгтэл бөөр өвдсөн хүмүүс, бөөрийн өрөвсөлтэй хүмүүс бол шээсний өнгө гүн тод шар өнгөтэй, гүн өнгөтэй байдаг. За зарим тохиолдолд шээс тустай гарсан үед бол улаан туяа өгдөг юм бас бөөрийн өвчлөл бол байна. За тэгээд энэ дээш хөөрөх, даралт ихсэх, шилэг үзүү хөших, толгоо өвдөх шинж тэмдгүүдээр илэрдэг. Бас зарим тохиолдолд бол энэ нуруу ууц орчмоор их өвддөг. За араас нь харахад бол энэ бөөрийн хохорхой гэж бүслэгийн ар хэсэгт энэ бөөрийн хохорхой орчим бол чилж өвдөх ийм шинж тэмдгүүдээр бол бөөр өвдөж эхэлдэг байна гэж. За тэгэхээр эдгээр шинж тэмдэг илэрж явах юм бол одоо өөрийгөө одоо бөөрийн өвчтөй байж магадгүй маа. За миний бөөр өвдөж магадгүй маа гэж эмчид үзүүлж шээсний шинжилгээ юм уу эсвэл наривчлсан шинжилгээ өгч одоо өөрийнхөө одоо бөөр өвдсөн байна уу гэдгийг одоо тодорхойлох хэрэгтэй байдаг шүү. За бөөрийн энэ өвчлөлийг бол аваад үзэхэд бол энэ дараах 3 үе шатаар авч үздэг. За эхний үе шат бол буюу энэ хөнгө хэлбэрийн үе шат. За тэгээд энэ үед бол ерөнхийдөө голцоо нөгөө шинж тэмдгээр голцоо илэрж байдаг. Түрүүний хэлсэн шинж тэмдэг байна уугүй юу? Ийм шинж тэмдэг илрээд байх юм бол миний бөөрийн өвчин бол одоо эхэлж байгаа юм байна. Энэ хөнгө үе шинж тэмдгээр илэрдэг. За дунд үе шат буюу ерөнхийдөө бөөрийн өвчин хүндрээд эхэлсэн үед бол энэ уураг алдалт. За хавн үүсдэг энэ хөлийн шилб, ууц, нуруугаар хавгнах, нүд сэлгэрч хавгнах ийм шинж тэмдгүүдээр бол бөөрийн дунд үе буюу хүндэрч эхэлж байгааг шинж рүү орж эхэлж байна гэж. За тэгээ хүнд үе буюу энэ хит хүндэрсэн архаг бөөрийн асуудалтай, архагчсан хөрвшилтэй, дээрээс нь бөөрийн дутагдалд орж эхэлж байгаа юм бол шээсээр уураг алддаг. Шээсний дараа шээс бол хөөсөрдөг, хөөстэй гардаг энэ асуудлууд бол архагчсан хөрвшлийн хөдөлтэй энэ шээсээр уураг алдаад байна гэж үзэх юм аа гэж. За энэ үед бол дийлэхтэй энэ диализын аппаратад одоо манай монголчууд бол орсон бөөрийн асуудалтай хүмүүс бол маш их байхад диализын аппаратад орчихдог. За зарим тохиолдолд бөөрийн дутагдалд орсон, бөөрийн одоо асуудал маш хүнд хэлбэртэй болсон, бөөрийн үйл ажиллагаа алдагдсан үед бол бөөр шилжүүлэн сулгах виз засал хийлгэж бөөрийн өвчнөөс ингэж ирдэг байна гэж. За тэгээ бөөрийн өвчлөл аль тохиолдолд байсан хүндэрсэн хэлбэр буюу энэ хавсарсан өвчлөлүүдийг бас зарим тохиолдолд үүсгэж болдог. За тэрэнд болохоор зүрх судасны өвчлөл, цус багталт, ясны сэрэгжилт, тэгээ дээрээс нь дархлаа сулрах гэж ийм өвчлөлүүдийг хавсарсан байдлаар үүсгдэг байна. Бөөрийн гаралтай даралт ихсэх гэж байна. За зарим тохиолдолд энэ даралт ихсээд идэг, гинт даралт ихсэжсэн нь буучдаг ийм тохиолдол бас байдаг. За зарим үед бол даралт ихсэх бол байнгын даралт ихсэлттэй байгаад байдаг. Энэ юунаас болж байгаа нөхөр энэ бөөрийн архагсан өрөвсөл юм уу, бөөрийн асуудалтай байгаа гэж шинж. Тэгэхээр энэ яагаад тийм байдалд хүрэж байгаа нөхөр бөөр чинь бол хүний цусны эргэлтэнд байгаа шингэнийг зохицуулж яадаг тэнцвэртэй байдлыг нь хадгалж идэг. За хит их цуснд одоо шингэн их агуулгадаад байна, цусны эзлэхгүй ихсээд байна
Энэ үед бол бөөр шингэний зөв зохистой байдлыг тэнцвэржүүлэх зорилгоор шингэний гадагшлууд шээс суулгаж гадагшлуулж идэг. Тэгтэл бөөрийн энэ үйл ажиллагаа алдагдсантай холбоотой байнгын даралт ихсэх зовир үүсдэг. Шилүү хүзүүгчдэг, толгоо өвддөг, толгоо оргидөг, даралт ихсэхтэй холбоотой иймэрхүү зовирууд бол илэрч идэг. За тэгээ бас цусан дах шингэний хэмжээ хэд ихсэнтэй холбоотой бол энэ цус багталтын шинж, цусны энэ улаан хэсний хэсгийн хэмжээ багасах юм ажиглагддаг. За тэгээд бөөр бол нэг хоолноос шимт хичээлийг авч ясыг бие махбодыг төлжүүлж идэг. Энэ үйл ажиллагаа алдагдсантай холбоотой ясны сэргэжилт бөөрнөөс олж үүсч идэг. Ясны сэргэжилт үүснэ, дээрээс нь үе мөчний шохоожилт, хатуурал, яс ургалт ийм юмнууд дийлэгтэй бөөрнөөс олждаг. Манай монголчуудын дунд байгаа энэ үе мөчний яс ургалтуудын бол дийлэнх нь энэ бөөрнөөс олсон нас үүдэлтэй байдаг. Одоо энэ 50, 60 насныхан бол дийлэнх нь энэ архагсан бөөрийн асуудалтай, бөөрийн архагсан өрөвсөлттэй явж байдаг. Энийг мэдэхгүй ингээд явсаар нурууны, өвдөгний, үений ингээд яс ургалтуудыг ингээд үүсгэсэн байдаг. Тийм учраас аль болох эрт үед нь онцлуулж энэ бөөрийн өвчнийг дайрлагаж тэгээд дахин одоо энэ бөөр өвдөх эрсдлээс сэргийлж явах хэрэгтэй юм аа гэж. За бөөрийн энэ архагсан өрөвсөл юм уу, бөөрийн энэ үйл ажиллагааны дутагдaltaй холбоотой энэ шээсээр нь уураг алдах шинж тэмдгүүд бол бас их байдаг. За энэ юутай холбоотой юу гэхээр нөгөө бөөр одоо цуснаас уургийг ингэж шимэж одоо бие махбодоор ингэж тарааж за хэрэггүй хорд дэгдүүлэх бол гадагшлуулж явах хэрэгтэй. Тэгтэл цусыг ингээд сайн шүүж чадахгүй, цуснаас авах шимт хижээл уураг эрдэс бодисоо ингээд авч чадахгүй байснаар шээстэй хамт ингэж уураг гадагшилж идэг. За энэ нөхцөлд одоо юунд хүрэх вэ гэхээр уураг алдсны улмаас бол бие махбод турах, ядрах, сулдах ийм шинж тэмдгүүд илэрч идэг. За энэ нь одоо шээсээр бол уураг алдаад эхлэх юм бол шээс нь хөөстэй гардаг ийм шинж тэмдэг. За ийм шинж тэмдэг илрээд байх юм бол шээсний шинжилгээ өгч нарийн онцлуулах хэрэгтэй. За тэгээд шээсэн дээр уураг алдаад байна гэж үзэх юм бол уураг нөхөх ийм эмчилгээнүүдийг бас хийлгэх хэрэгтэй байдаг шүү гэж. За тэгээд уураг ингээд алдаад байх юм бол булчин сулрах, дархлаа муудах, тэгээд шарах ямар нэгэн шархлаа үүсэх юм бол тэр нь одоо удаан идэх, нөхөн төлжилт ингээд мууддаг. Ийм шинж тэмдгүүд, ийм зовируудыг дагаж илрүүлж идэг гэж. За уураг алдалтыг бол аваад үзэхэд бол ийм хоёр янзаар авч үзэж байна. За уураг алдалтын бол одоо энгийн хэлбэрийн одоо энгийн шинж тэмдэг, ихний шинж тэмдэг үе. Энэ үед бол шээс хөөстэй гарнаа. Шээсний хөнгө өөрчлөгдөнө. За тэгээд хөнгө хаван хөл гар нүдний доогуур одоо зохиор хавгинжидэг. За тэгээд ядрах, булчин сулрах ийм шинж тэмдгүүдээр ихний үедээ бол шээстэй хамт уураг алдаж байгаа бол ийм шинж тэмдгүүдээр илэрч идэг. За явандаа энэ байдал одоо хүндрээд одоо бөөрийн архагсан өрөвсөл хүндрээд юм уу эсвэл бөөрийн дутагдалд орж эхэлж байгаа юм бол хав ихсэх, нүүр, хөл, гар гэд нэлээдтэй хав. Энэ хаван бол одоо эхний үе шатанда буудаг байсан бол хүнд гэлбэртэй ороод ирэх юм бол ерөөсөө энэ хаван буухаа болж эхэлдэг. За хаван ингээд буухаа болж эхлэх юм бол энэ бол аюултай шинж тэмдэг рүү орж эхэлсэн байх шүү гэсэн үг. Цусны эзэлгүй ихсээд ирлээ. Зүрхэнд ирэх ачаал хүртэл нэмэгдээд эхэлдэг. Энэ үед бол байнгын одоо даралт ихсэлтэй зүрхээр хатгуулд идэг ийм шинж тэмдгүүдийг давхар илэрч идэг. За шээсний гарц багасдаг. Одоо нэг цусны эзэлгүүнийг бөөр тэнцвэржүүлж явах үүрэгтэй байтал шээс одоо гадагшлахгүй байснаас болоод одоо бид одоо хаван үүсч идэг. Тэгээд дээрээс нь одоо шээсний гарц одоо шууд багасч эхэлж байгаа. За тэгээд булчин сулрах, чин алдах. За тэгээд даралт ихсэх зүрх судасны өвчлөлийн хэрэгслийг бол бас давхар үүсгэж идэг. Бөөрийн гаралтай юм одоо зүрх судасны өвчин, тархины цус аруулт ч юм уу иймэрхүү өвчний өрдөл үе шатыг бол давхар ингэж аюултай шинж тэмдгээр бол үзүүлж идэг. За тэгэхээр уураг алдалтыг бол яаж нөхөх вэ гэж. Хоол шимт хичээлээс ингээд уургийг ингээд авлаа гэхэд бөөр чи өөрөө ажиллахгүй бол одоо бас уургийг 1000 удаа ингээд нөхсөн ч гэсэн 1000 сайхан ингээд нөхсөн ч гэсэн тэр болохоор хүний биед шимт хичээл болж чаддгүй. Тэгтэл тийм учраас энэ бөөрийг эмчилгээ хийлгээд бөөрийн эмчилгээтэй хавсарч бас давхар уургийн хэрэглээг авбал их зүгээр байдаг. Тийм учраас эмчилгээтэй хавсарч уурыг нөхөх юм бол илүү үр дүнтэй. За зарим тохиолдолд бол эмчилгээ хийлгээд байсан ч гэсэн өөрөө хүний бие махбод одоо цаанаас нэг хоолны шинж хичээлээс бүрэн дүүрэн уурга авч чадахгүй байх юм бас нөхцөл бас байдаг. Эмчилгээ хийлгээд идэг. Тэгтэл хүний бие махбод төдийлэн сайн тэнхэрч чадахгүй байдаг. Ийм нөхцөлд бол давхар бас уургийг хэрэглэж байвал бас их зүгээр. За тэгтэл уург алдалтыг нөхөхөд бол уургийг хэрэглээг одоо зөв зохистойгоор хэрэглэх хэрэгтэй. За бөөрийн энэ өвчлөлийн үед бол дийлэгтэй энэ хордлогонд орох юм шинж тэмдгүүд давхар илэрж идэг. За энэ бөөрийн диализын аппаратанд орж байгаа хүмүүс хоолны дуршил муудсан, хоолны үнэр авахаар хоол идэж чаддгүй, хоол идсэн ч гэсэн тэр нь одоо зөв зохистой шингэж чаддгүй, хоол идлээгээд уураг би шимт хичээлийг бидээ авсан ч гэсэн тэр нь эргээд өөртөө бас сөрөг нөлөө үзүүлж идэг ийм бас талтай байдаг. Ийм үед бол одоо эмчилгээний хажуугаар зөв зохистой уургийг бас авч ивэл их зүгээр. Манай одоо энэ амин чанар гэдэг энэ уураг бол хүний биед маш хурдан шимэгддэг. Дээрээс нь одоо нэг хоолны дуршил муудсан, хоол шингэж чадахгүй байгаа юм хүмүүст амар хялбар байдлаар одоо шингэхэд нөхөн байдлаар бэлтгэгдсэн юм уураг байгаа учраас энийг авч хэрэглэж байвал маш их зүгээр. За тэгэхээр эрүүл хүн бол одоо килограмм жин тутамдаа 1-1.2 г уургийг бол авч явах хэрэгтэй. За энэ бөөрийн эмгэг өвчтэй хүмүүст бол одоо
эмчнэр бол 0.6-аас 0.8 г уургийг бол килограмм тутамдаа авч явах хэрэгтэй юм байна гэж. Тэгтэл нөгөө 70 кг жинтэй хүн ямар хэмжээний уургийг өдөр тутамдаа авах хэрэгтэй юм бэ гэхээр за 70 кг жинтэй хүн чинь өдөр тутамдаа 70 г уург авч явах хэрэгтэй. За тэгтэл маханд загсанд өндгөнд агуулгаж байгаа уургийн хэмжээ ямар байх вэ гэхээр за 100 г маханд агуулгаж байгаа уургийн хэмжээ бол 16-аас 18 г уург байгаа гэж 100 г. За тэгтэл зөвхөн маханаас уург авлаа гэж үзэх юм бол 70 кг жинтэй хүн бол өдөр тутамдаа бараг хагас хэл 500 г зөвхөн махыг л идээд байх хэрэгтэй болчихно. Тэгтэл энэ 500 г махыг хүн яаж шингээж чадах вэ? Тэр хэмжээний махыг одоо шингээж чадах ходоодны хоол боловсруулах хэрэгтний үйл ажиллагаа байгаа юугүй юу гэдэг асуудал. За загсыг мөн адил. Тэгтэл бас өндгийг ингээд өндгнөөс ихэд л одоо нэг өндгөнд агуулгаж байгаа уургийн хэмжээ бол 6-аас 8 г уург. Тэгтэл нөгөө 70 кг жинтэй хүн чинь өдөр тутамдаа бараг 10 ширхэг өндөг идэх болчихно зөвхөн өндөг. Тэгтэл нөгөө бөөрийн өвчтэй хүн чинь одоо ийм хэмжээний мах өндгийг одоо шингээж чадахгүй юу гэж. Тэгэхээр энийг бодоод үзэхэд бол одоо тэр болгон нөгөө нэг бөөрийн эмгэгтэй хүмүүс чинь болохоор хоолны дуршил муутай, дээрээс нь хоолноос авж байгаа шимт ижлийн дутагдалд орсон. Бөөр чинь бол нөгөө хоолны шимт ижлийг шүүж одоо уургич одоо биедэнтэй нийлгэжүүлж ингэж чадахгүй байдаг. Тэгтэл тийм учраас болохоор зөвхөн одоо энэ хоолноос авах шимт ижлийг өвчтэй хүн авч чадахгүй юм чинь нэмэлтээр бол уургийг амархан шингэдэг, амархан задардаг тийм уургийг бол авч хэрэглэх нь зүй зохистой. Тийм учраас бол амин чанар уургийг бол өвчтэй ч гэсэн, эрүүлж гэсэн, халин ч гэсэн энэ амин чанар уургийг бол хэрэглэж яхах зөв юм аа гэж. За тэгээ бөөрийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэхдээ яаж урьдчилан сэргийлэх юм бэ гэж. За түрүүний миний яг хэлжсэнтэй адилхан аль болоо манай Монгол орны уур амьсгал бол одоо хүүтэн уур амьсгалтай өвөлдөө маш их хүүтэрдэг. За сүүлийн жилүүдэд хавар намартаа одоо яг сайхан дулаахан байж чадахгүй маш их хүүтэн байдаг болсон. Ийм нөхцөлд аль болох дулаан хувцалж явах хэрэгтэй. Дийлэгтэй манай монголчууд Монголын залуучууд энэ бөөрийн өвчлөлд нэрвэгдээд байгаа нь хүүтэн уйлралд нэмгэн хувцтай явуулснаас болоод их бөөрийн өвчлөлт бас маш их хүргэж байгаа. Нөгөө цистит, өксөх замын халдвар энэ төр чинь бол бөөрийн өвчлөлийг бол хүргээд байна гэж. За тэгээд хангалттай бас усыг ууж явах хэрэгтэй. Зарим хүмүүс одоо энэ хангалттай ус ууж чаддаггүй юм хүмүүс бол бас байна. Энэ ус ууж чадахгүй байгаа юм хүмүүс чинь нөгөө нэг хорт нэгдлүүдийг шээстэй хамт гадагшлуулж чадахгүй. Эрдэс давс бөөрөнд гэж хоригдлагтаас яваад байснаас болоод бөөрийн шохоожилт, бөөрийн чулуун үсгэх эрсдэлтэй байдаг. Тийм учраас энэ хангалттай хэмжээний өөртөө тохирох хэмжээний энэ усыг заавал ууж явах хэрэгтэй. За тэгээд нөгөө хор зуршлуудаас салж явах хэрэгтэй. Давс, арх, тамхинаас бол зайлсхийх хэрэгтэй. Бас тэр дундаа энэ өнгө оруулсан бодогч бодис ихтэй энэ ундаа жүүснээс бас их татгалзаж явах хэрэгтэй. За тэгээд жингээ тогтмол барих, дасгал хөдөлгөөн хийх. За цусны даралтыг бол тогтмол хянах хэрэгтэй. За нөгөө чихрийн шижин сахартай хүмүүс бол энийгээ бас тогтмол хянаж одоо миний цусан дахь сахарын хэмжээ ихсэж гэнэ үү? Нөгөө чихэрлэг хоол хүнс цусан дахь сахарын хэмжээг ихсэгдэг хоол хүнсийг би хэрэг хийдэж хитрхи хідэд байвал тэрнийг одоо багасгах хэрэгтэй. За тэрнтэй холбоотой энэ цусны даралтыг одоо бууруулах, дасгал хөдөлгөөн, амьдралын хэм маягийг бий болгох хэрэгтэй. За тэгээд жилдээ 1-2 удаа заавал шээсний шинжилгээ, бөөрийн шинжилгээ өгч өөрийгөө эрүүл байлгахыг одоо хянаж байх хэрэгтэй юм а гэж зөвлөмөр. За тэгэхээр бөөр бол ерөөсөө энэ хүний бие махбодод байж идэг амин чухал, маш чухал хэрэгтэй эрхтэн байгаа. Хорт нэгдлүүдийг биеэс гадагшлуулж хүнийг эрүүл байлгаж идэг юм хэрэгтэй. За тийм учраас уураг алдах нь бөөрийн гэмтлийн одоо маш их чухал тохио. Шээстэй чинь хамт одоо шээс одоо хөөсөрч гараад байвал одоо би одоо уураг алдаад байгаа юм шиг үстэй гэдгийг одоо хянах хэрэгтэй. Хэрвээ тийм гэж бодож байвал одоо шээсний шинжилгээ өгч, нарийн шинжилгээ өгч одоо бөөрийн өрөвсөл байна уу, архагсан өрөвсөл байна уу, миний бөөр одоо хэр зэрэг өвчлөлтсөн байна гэдгийг заавал үзүүлж явах хэрэгтэй байна гэж. За тэгэд уураг нөхөхдөө зөв зохистой хэмжээг бас баримтлах хэрэгтэй. За тэгэд өөрийн амьдралдаа эрүүл хэм маягийг заавал бий болгож чадах юм бол бөөрийн өвчин, альва өвчний эрсдэл хүчин зүйлээс бол ангижирч чадна гэж хэлнэ. За тэгэхээр уламжлалт ангаах хонд болохоор бөөрийг бол усан махбодтой хүүтэн эрэхтэн гэж авч үздэг. Тэгэхээр энэ хүүтэн эрэхтэн усан махбодтой хүүтэн эрэхтэн бол хүүтэн уйлралт бол өвчлөмтгий байдаг. Одоо намар, өвлийн, хаврын одоо энэ хүүтэн сэрүүн уур амьсгалтай үед бол бөөр бол маш их өвчлөмтгий хэрэгтэй. Тийм учраас бөөрийн өвчнөөс одоо ангижирч бөөрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх нь бол аль болох дулаан хувцлах, дулаан орчинд байх, аль болох дулаан таатай орчинд амьдрахыг одоо зөвлөж байна. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа.